За сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Шинэ он гарсан байна. Шинэ оны шинэ бичлэг. Энэ бичлэгээрээ юу ярих гэсэн бэ гэхээр энэ бүх хугацаанд надад нэлээд их асуултууд орж ирсэн. Бас тоон тооллын талаар илүү дэлгэрэнгүй яриад өгөөч ээ. Ижил тоонуудыг хараад байна. Энэ нь яг юу гэсэн үг вэ? Гэт олон асуултууд орж ирсэн. Тэгээд энэ хүү бичлэгийг эхлэхээс өмнө бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Хамтдаа bonheur хэмжээний бясалгал хийцгээе. Юун дээр төвлөрөх гэсэн бэ гэхээр надаар дамжиж хурж байгаа энэ энерги цэвэр байх болтугай. Бас хүмүүсийн зүрх сэтгэлд нь хүрэх болтугай. Өнөөдрийн ярих сэдэв буюу яг өнөөдрийн ярилцах зүйлс бол тийм амар одоо эерэг байхгүй жоохон хүмүүст үннийг илүү дэлгэсэн, үннийг илүү ухааруулсан, магадгүй дэндүү шударга санагдаж магадгүй. Тийм байлаа гэд аль болох эго юм уу тархиараа бити сонсорой. Зүгээр л урсгаж, зүгээр л зүр сэтгэлээрээ сонсож хүлээж авч хүлийн зөвшөөрөх зүйлтэйгээ хүлийн зөвшөөрж хаях зүйлийг нь хайж авах гээх ухаанаар хандаарай гэж хүсье. Мөн дээрэс нь YouTube бол хүний өөрийн хувийн орон зай, бүтээгч орон зай ярих хэрэгцээ гарсан тийм дуудлага ирээд хүмүүс маш олноор YouTube хийж байгаа. Тэгээд би хинээс ч тийм лайк, шеэр гуйгаагүй, хүсээгүй. Тийм болохоор хин нэгэнд нь зүгээр чихэнд нь орохгүй байвал сонсгоо болчоорой. Нуршуу байна, ийм байна, тийм байна гэж шүмжлэхийн оронд энэ бол зүгээр л би та бит хоёулаа ондоо хүмүүс бүх хүмүүсийн дэлхийн ертөнц дээр онцлогоор амьдарч байгаа. Бүгд дуучин биш, бүгд жүжигчин биш, бүгд улс төрч биш, зарим нэг нь хинч биш. Тэгээ хинч биш хүн үгээ хүргэх ч гэсэн эрхтэй байх, тийм үү? Тийм болохоор энэ зүйлд аль болох ийм байх ёстой, тийм байх ёстой стандарт, эстетик тавих гад байх шаардлагагүй. Тэгээд ямар нэгэн зүйл таалагдахгүй байвал та ч гэсэн өөрийнхөө YouTube-ыг нээгээд тэгээ сайхан цэгцтэй мэдлэг мэдээлэл хүргэх бүрэн боломжтой. Одоо 21-р зуунд хүний эрх чөлөөг бид нэр боож чадхаа байлаа. Яг түүнтэй адилхан хүний сэтгэлгээний эрх чөлөө, хүний ярих эрх чөлөө боогдох боломжгүй болоод байна. Тийм болохоор сонсхийг хүссэн нэг нь надтай үлдээрэй. Хүсээгүй нэг нь зүгээр гарч болно. Дээрээс нь ямар нэгэн сөрөг комент ирдэг. Тэрийг нь би зүгээр л устгадаг. Би тэр зүйлийн өөдөөс өөрийгөө батлах, нотлох, тайлбарлах шаардлагагүй гэж боддгоо. Тийм болохоор намайг сонсох дуртай миний хүмүүс үлдэж сонсоход би маш их талархалтай байна. Бусад хүмүүс бол зөндөө олон өөр мэдээллийн их үсрүүд байгаа. Тийм болохоор тааллаараа, таашааллаараа өөр хэнийг ч сонгож сонсож болно. За одоо яг үнэндээ орж ирж байгаа энэ энерги бидний дэлхийн энерги маш савлгаатай байгаа. Хүмүүс тэр болгоныг өөрсдөн дээрээ мэдэрч байгаа сэтгэл санааны савлгаа дээшээ доошоо ууганд сүнслэг замналлоо анх амар амгалан тайван байдал өсөж орж ирсэн хүмүүс зөндөл байгаа. Тэгсэн ирнэ яг тэр амар амгалангаа тогтоож барихын тулд маш их хичээл зүтгэл шаардлагатай
ажиглалт анзаарал, өөрийгөө дахин ажиглах, дахин төлөвөө тааруулах гэх мэтчлэн зүйлс болж байгаа. Цаанаасаа энэ зүйл маань өөрөө дэлхийн ээжийн нулимс урсаж байгаа, дэлхийн ээжийн зүрх өвдөж байгаа тэр бүх зүйлсийг бид нэр өөрсдөн дээрээ мэдрээд явж байгаа. Зарим хүмүүс яхаа мэдгүй хан мөрөгцсөн юм шиг, зарим хүмүүсээ маш удаан хичээл зүтгэлтэйгээр босгож бүтээж байсан зүйлүүд нурж унж байгаа юм шиг. Тэгээ цаашаа зам байхгүй мэд, гаргалгаа байхгүй мэд санагдаж байгаа тийм цаг үе. Тэгээд энэ нь ч гэсэн зөв. Энэ сүнслэг замнал гэдэг бид нэр яг л амьтад шиг зүрхээрээ мэдэрч айн төмөр гарах юм бол бүгдээрээ яаралдаад хаашаа чимдээ гүйдэг цухтаадаг тий. Гэхдээ хаашаа гэдгээд амьтад мэддэггүй, зүгээр л тэд нэр зүн совин зүрх сэтгэлээ дагаж сурдаг тийм л зам. Энд за чи сүнслэг сэрэлт хийжлээ. Ийм зүйл өөр дээрээ ажиллажлаа. Одоо чамд май гэд шагнал өгөх гээд байгаа ч юм байхгүй. Мөнгө өгөх гээд байгаа ч юм байхгүй. Бид яг нэг хайртай хүндээ те зовж байхад минь хажууд байж чадахгүй болвол нэг дараа нь мундаг болцсон, жаргалтай болцсон үед хажууд ирээд тэр хүн ямар ч үн цэнэгүй санагддагтай адилхан хэн нэгэн зовлонгийн чинь хамт гатлаагүй байж ээж зовлонтой үеч чинь шоолж, доогөлж магадгүй басч байсан хүмүүс дараа нь мундаг болоод ирэхээр ч юм уу дараа нь сайхан болоод ирэхээр цэцэглээд ирэхээр хичнээн хажууд бай гэсэн ч бид нэр аль хэдийн өөрсдийнхөө замнал дээр өөрсдийн гэсэн чухал хүмүүсийг өөрсдийн гэсэн шинэ найзуудыг ижил төстэй долгионтой хүмүүсээ олоод явж идэг. Хайж байгаа хүн олоод явж идэг. Хайж байгаа хүн ямар нэгэн байдлаар өөрийнхөө гацаа гаргалгааг туулаад явж идэг. Тэр замд нь олон зүйл хаягдана. Өмнө нь тасцсан байсан комфорт зон буюу тухтай бүстэй хадгалсан байсан олон зүйлс хаягдана. Тэглээ гээд тэр нь шинээр орлогдохгүй юм биш. Бид нэр сүнслэг найзуудаа, сүнслэг ах эгчин дүүсээ олоод явж байгаа. Бид нэр бүгдээрээ л янз янзын замналыг туулж байгаа. Зарим нь хайртай дотны хүнээ алдж байгаа. Зарим нь зүгээр л бууж өгч байгаа. Зарим нь ганцаарч байгаа. Зарим нь мөнгө алдж байгаа. Зарим нь эрх мэдлээ алдж байгаа. Зарим нь өдийг хүртэл би хинбэ гэж босгож ирсэн тэр эго, тэр дүрх, тэр бүх зүйл нь шалтарч ирж байгаа. Гим нүгэл нь илчлэгдэж ирж байгаа, ичж байгаа гэд олон замналлуудын дунд байгаа. Энэ бүгдийг шүмжгүйгээр энэ бүгдийг би төрүүлчихсэн, чи сүултсэрсэн гэдэг ямар нэгэн хэмжүүргүйгээр бид нэр бүгд өгөгдөл явж байгаа яг энэ цаг үед. Зарим нэг нь үнэхээр хуучин хүрээлэлтэй галзуу мэт санагдаж байгаа. Зарим нэг нь дотоод дуу хоолойгоо яаж намжаахаа мэдэхгүй байгаа. Зарим нэг нь энэ эго юу, альсвал миний мэдрэмж юу, алийг нь дагах вэ гэд зөндөө их төөрөлдөл, зөндөө их self reflection буюу яг дотоод сэтгэлээ бид нэр толдож эхэлж байгаа. Дотоод сэтгэлээ толдоод сууж байхад зарим нэг хүнд нь тэг зогсолт хийцэн энэ юу ч хийхгүй байна. Энэ димэрчиж балаарчиж гэж харагдаж болно. Гэхдээ бүгд ийш тийшээ яарад бид нэр яг эцэст нь юу олж авч долоосэй.
яаруу шийдвэр гаргаад, шархалсан зүрхнээс шийдвэр гаргаад, хэн нэгэнд батлан харуулахын тулд шийдвэр гаргаад, хэнийхэн төрөвч илүү зузаан юм шиг харагдаж байна гэж мөнгө үрж шоудаад, өөрсдийгөө амраахч завгүйгээр би маш ажилсаг хүн гэд ажил гэдэг нэрэн доор өөрөөсөө зүхтаагаад, магадгүй фитнес гэдэг нэрэн доор ч гэсэн өөрсдөөсөө зүхтаагаад, өөрсдийнхөө тэр дотор болж байгаа энергийн үйл явцыг ажиглахгүй тулд, цухтаахын тулд тэр дотор чин уйлж байгаа inner child ч байна уу, нялх хүүхэд ч байна уу, багт чин танд шудраг бус хандсан, доромжилсан, гүтгсэн зүйлсүүд бүгд уйлж байгаа. Тэгээ зарим нэг нь сайхан бясалгал хийгээд ирэхээр зүгээр л тэр нүлэмсэн тавирж идэг. Тэр нь ямар нэгэн өмнө нь магадгүй бид уйлж байхдаа хэн нэг нь намайг харчаасаа, нүлэмсийг минь арчаад өгчөөсэй, ийм хэцүү байгааг минь мэдрээсэй, намайг хайрлаасай гэж хайр хүсдэг байсан бол одоо бид нэр хайр хүсэж биш, хэн нэгний анхаарлыг гуйж биш, зүгээр л өөрсдөө тэр бүхнээ сулалж байгаа. Бидний дуу хоолой бүр л их задгаарч байгаа. Өмнө нь заавалчгүй гэгээлэг юм ярих ёстой юм шиг санагддаг байсан бол одоо бас заавал тэмч биш. Одоо 2025 он олон хүмүүсийг нүцэглэх тийм жил гэж өмнө нь би хэлж ийсэн. Тэгээд тийм зүйл нь ч гэсэн болоод явж байгааг хүмүүс анзаарч л байгаа. Олон хүмүүсийн түгшүүр, стресс, айдас, сэтгэл готрол хэвийн хэмжээнээс даваад байгаа. Бид нэр хүүхдүүдээ ч гэсэн харах юм бол хүүхдүүдийн хөл нь байнгын юм савлаастай, эсвэл гар мараа бүр байнгын ингээстэй өөртөнтэйгөө байж чадахгүй, заавал ямар нэг юм үзэн, заавал ямар нэг юм байрна. Тэгэд энэ бүгдийг эцэг их нь өөрсдөө ч энерги байхгүй учраас хэвийн үзэгдэл мэт орхиж сурж байгаа. Бид үлийн үр над дээр л ирч хүдэ гэдгээс айдаг. Тэгснээ үр хүүхдээ боддгоо. Үр хүүхдүүд чинь одоо бидний үеийнхэн ч гэсэн, биднээс доош үеийнхэн ч гэсэн, бүр энэ жоохон хүүхдүүд ч гэсэн яагаад ингэж аашлаад байгааг ойлгохгүй байна гэл гадагшаанаа л анхаарлаа чиглүүлээд идэг. Нэг ч дотроосоо яагаад гэдэг зүйлийг чин сэтгэлээсээ асуудаггүй. Болчоод байна. Бид энэ сүнслэг сэрэлтийг хийгээд явж байхад их албаар хайртай дотныхоо хүмүүсээс хүндэрж холдоод байгаа ч юм биш. Зүгээр л цаанаасаа цаг нь болоогүй хүмүүст бид нэр нүдэх гэж, ойлгуулах гэж, өөрсдийгөө ойлгуулах гэж зөндөл хичээсэн. Би ийм юм мэдрээд байна ч гэдэг юм уу. Тэгэхэд наад мэдрэмж чинь юу юм сүртэй штт. Жил ингээд байгаа юм шүү. Ер нь үүсгсэн зүйлсүүдтэй зөндөл олон хүмүүс нүүр тулгарсан. Тэгээ цаанаасаа зүгээр л цаг нь болоогүй хүмүүсийг тайван байлгацгаая гэдэг мэдээл дотоод мэдрэмж орж ирж байгаа. Тэгээ цаг нь болоогүй хүмүүсийг тайван байлгаад бид нэр өөрсдөн дээр анхаарад долгион давтамжаа бодоод өөрсдийнхөө энергийг хамгаалаад тэгээд энэ сэрэлт хийж байгаа хүмүүс холдоод ирэнгүүд энэ бүгдийг бас сонсож байгаа хүмүүс ч гэсэн нэгийг бодоод өмнөгшгөө энерги ийш тийш үүрхээ болоод бас өөрсдөнтэйгөө байж сураад ирэнгүүд энэ нэг чөтгөрийн хавхч гэх юм уу зүйлд бид нэр өртдөг. Гаднаас ирэх дайралт хамгийн түрүүнд дотны хүмүүсээс бас орж ирдэг.
нэр хичнээн болохгүй байгаа юм шиг, галзуу байгаа юм шиг харагдаж байгаа хэрнээ цаагаараа илүү энергитэй, бас илүү тайван. Тэр нь их юм цуглуулад аюулгүй байдлынхаа савыг дүүргэцэндээ ч биш. Зүгээр л юуж болж байсан лавл тэр там гэдэг лүүн явахгүй гэдгийг мэдж байгаа болохоор юуж болж байсан үнэн гэдэг зүйлийг илчилсэн, өөрсдөөсөө эхэлсэн, өөрсдөө ажиллаж эхэлсэн энэ үйл явуур гэдэг зүйлийг унтаж байхдаа толгойлуучин зохиод ахад хин нэг нь намайг зогчлоо, тэр буруутай, энэ буруутай гэхээ болоод за энэ болгон чинь миний л тарьсан үлийн үр юм байна гэдгийг өөрсдөө дээрээ хариуцлагыг авсан болохоор зүгээр л тэр айдас гэдэг зүйл баг багаар арилж байгааг бид нэр анзаарч байгаа. Хажууд юуж болж байсан өмнөх шиг харанхуй айдас бол байхгүй. Чөтгөр гээд бурхан чөтгөрийн талаар ярьж байсан ч өмнө нь хамаагүй юм ярьчлаа, муу ёр юм ярьчлаа гэж айдаг байсан бол одоо тэр чөтгөрийн хавхуудыг ойлгож ансийг нь тайлаад ирэх тусам угаасаа эн чинь бурхан чөтгөр хоёрын тоглоом. Энэ яан хар цагаан энэ бүх зүйл байгаа. Өмнө нь юу мэдрээд байгаа, юу хараад байгаагаа ойлгохгүй гацаж энэ толгоон дотор байгаа чанга дуу хоолой шүүм өөрөө тийхгүй дээ гэд нэг юм шийдсэн байсан чинь цаанаас тгээ гэл байгаа бодол, намждаггүй энэ эго нэг дүрээс гараад шууд нөгөө дүрт ороод тоглолцдог. Маш хурдан шуурхаа тэр сонголт, тэр шийдвэрийг хийгээд яваад байдаг. Энэ бие, энэ тарих толгойг бид нэр өөрсдөө уяасыг нь татаж чадаж байгаа. Мэдрэмжүүдээ ч гэсэн сайн сонсож ялгаж сурч л байгаа. Ингээд ирэнгүүт доод давтамжтай энерги долгион хүмүүстэй цаанаасаа нийлж чадхаа болно. Цаанаасаа тэр хүмүүсийн дотор эргэлддэг тэр чөтгөрийн бодлуудыг сонсхийг хүсэхээ болно. Энэ эмпат хүмүүс, энэ мэдрэмтгий хүмүүс, зүрх сэтгэлтэй хүмүүс энэ сэрж байгаа энэ долгион давтамжууд бусдын өвчнийг хүртэл өөрсдөн дээрээ нааж мэдэрч эхэлсэн. Тэгээ тэр өвчин бүрийг энэ миний өвчин байна гэж бодож байсан. Нэг маш их нуруу өвддөг хүний хажууд очиод нуруу өвдөд эхлэх ч юм уу. Гидний газар очиод яатсан мэдэгдэхгүй дотор муухай орогдох ч юм уу. Зарим нэг хүмүүстэй уулзаад гараад явсны дараа өмнө нь бодолд эргэлддэггүй байсан бодлууд эргэлддэг ч юм уу. Ингээ бодоод үзэхээр бодол болгон би биш байсан байна гэдгийг анзаарч хүлийн зөвшөөрөх тоолонд бид нар хин нэгний бодлын савыг сулалдаг хогийн сав байхаа болоод зүгээр энэ би биш байна гэд өөрсдийн төлөвөө буцааж аваад тэр энергийг зүгээр л буцаагаад явуулцдаг. Өөрсдийнхөө энергийг хадгалж авч үлдээд буцаагаад цуглуулад бясалгал хийгээд би өөрийн хүчийг алдсан өнцөг бүрээс буцаж дуудаж байна гэд. Ингээд ирэнгүүт хин нэгний хар муу бодлын хүлээс тэр хүнд буцаад өөрт нь л хүрэхээс өөр аргагүй болж байгаа. Энерги сорж авах боломжгүй. Бидний энергиэр тэтгэдэж цаашлах боломжгүй. Уруу татаж тэр нэг сайхан чөтгөрт бидний гинэн цалган сэтгэлээр өргөл байрах боломжгүй болж эхэлж байгаа.
Ингээд ирэнгүүт энэ сүнслэг зүйлийг сонирхож байгаа хармуу аль аль нь байгаа. Зүгээр сонссоор агаад яг мэдлэг цуглуулдаг шиг адилхан яг нэг юм диплом гардаж авдагтай адилхан би бас дэрий чинь мэдэн штт. Би бас сүнслэг юм сонирхдээ штт. Би бас бясалгал хийдэн штт. Би бас йог хийдэн штт. Зүгээр л би бас гэж хоцрохгүй тулд тэнд бас нэг юм явагдаад байна. Тэнд бас нэг үнэн юм яригадаад байна. Тэнд нэг хүмүүс нэгдээд байна. За юмыг яаж мэдэх вэ? Энэ зүйл маань ажиллахгүй болвол би тэнд байсан шүү гэдэг нэр зүй. Яг тэр чин сэтгэлийн мэдрэмж нь байхгүй хэрнээ бид ямар нэгэн зүйлийг хайж бас л энэ сүнслэг зүйл рүү орж идэг. Манифест гэл их сайхан сонсогдож байгаа. Дараачийн хүслээ дуудаал, бүтээгээл. Гэтэ хүсэл нь өөрөө ерөөсөө дүүрдэг зүйл биш. Их хүсвэл хясна гэдэг үг байдаг. Бид нар Бурханаас дандаа л юм хүсэж гуйж ирсэн. Болохоо байгаад ирэхээр л гинт Бурханыг санаал, гинт зан үйл хийгээл. Болохоо байгаад ирэхээр л ер нь эн чинь ганцхан материалын ертөнц биш. Бас сүнслэг шүү дээ гэдгийг санаал. Энэ нэг хүсэж байгаа, өгөөж гэд байгаа тушаалж гэдэг юм уу? Юу ч хэдэ зүйлсийг Бурхан зүгээр л май гэд өгчдөг гэж бодож байна уу? Бас та нар хүсэж байгаа зүйлээ Бурханаас авдаг гэж бодож байна уу? Сайн анзаараад үзэх юм бол Бурханы дүрд тоглосон чөтгөрөө зөндөөлөдөг. Хүсэж байгаа зүйлийг чинь өгөөд байгаа юм шиг хэрнээ сүүдрэн талыг нь та нар анзаарч байна уу? Би чинь өвдөж байна уу? Сэтгэл санаа чинь савлж байна уу? Дотор чинь ямар нэгэн зүйл өөрлөлийн хувраад байгаа юм шиг санагдаж байна уу? Өөрийн жинхэнэ хайрын энергиэр манифест хийгээд байна уу? Хажууд чинь хэн байх нь тийм ч хамаатай биш, зүгээр л халуун дулаан гэр байх нь. Зүхтаад нуугдах гэр байх. Гэхдээ тэнд байх бүл нь дулаан байна уу, хүйтэн байна уу, ямар ч хамаагүй санагдаж байна уу? Амжилт гэл хүмүүсийг яаруулаад байдаг. Угаасаа бидний цаг хугацаа одоо ийм гэж хэлхийн аргагүй сонирн болчиход байгааг бид нар мэдэрч л байгаа. Зарим нэг хүмүүс 14 хоногийн дотор, зарим хүмүүсийн 3 сард амьдардаг амьдралыг амьдраад ухаарад өсөөд томроод 10 настай хүүхдээс бараг 20 настай хүүхэд болтлоо өсөж томорч явж байна. Зарим нэг хүмүүс нь яг бах байранда эргэлдээ л байгаа юм шиг амьдралд нь зөндөө олон үйл явдлыг худалдаж аваад уйдахгүй тулд, ганцаардахгүй тулд тэгсэн ирнэ цаг хугацаа хаанаа ч юм дээ зогссон юм шиг санагдаж л байгаа. Бид нэгнийгаа ерөөсөн амраахаа болцсон, амрааж чадхаа болцсон. Амархан өөрөө гим юм шиг, амархан өөрөө нүгэл юм шиг. Тэгээд гэрийн орчинд, найз нөхдийн орчинд амаараа биш. Үйлдэлээрээ бид нарыг абьюзлж идэг, үйлдэлээрээ хүчирхийлж идэг хүмүүс байж лээдэг. Өөрсдийнхөө нь болохгүй болвол мухаарал, өөрсдийнхөө нь хийхгүй болвол хамаг юмаа чанга шидлээл, хамаг үйл хөдлөл тэр энергиэрээ түлхэлт үзүүлж идэг. Яагаад гэвэл түлхээд өөрийнхөө юмыг аваад сурцсан байдаг. Дууга хураагаад, ямар нэгэн зүйлээр боогоод, хаагаад, магадгүй гэр бүл хосын харилцаан дээр тэр нэг хайрын харилцаагаар ч юм уу те. Эхнэр нөхөр хоёрын үүргээ биелүүлэх зүйлээр ч юм уу хин нэг нь түлхэж идэг. Яг ямар нэгэн аргаар өөрийнхөө хүсснийг авахын тулд бид анзаараад үзэх юм бол
зарим нэг хүмүүс хүнээс уучлалт гуйхгүй тулд алдаа гаргахаас маш их айдаг. Уучлаарай гэж хэлэх нь хүртэл маш хүнд даацсан үг болцсон. Эго нь тэнд яг бутарч унах гээд байгаа юм шиг. Би хинбэ өнөөдрийг хүртэл би хинбэ гэд бүрдүүлсэн байсан зүйл нь яг өнөө мөдгүй бутраад унахж байгаа юм шиг чин сэтгэлээс уучлалт гуйж үзээгүй байдаг. Чин сэтгэлээс уучлалт гуйхгүй тулд би хизээч алдаагүй бас оролдоогүй хүн болж хувирж идэг. Гаднаа гялалцаг, дотроо паланцаг. Загасчны морь усгүй гэл бид нэр зөндөөл үг сонсч ирсэн тий. Тим үг байдэн штэ. Бие засаад гэрээ зас. Тэгээ чадах юм бол төрөө зас. Бие засъя. Бид нэр бие засч эхэлж л байгаа. Энэ ухамсарын сэрэлт хийж байгаа хүмүүс зөндөөл болон алдаа оноотой янз янзын удмын трауматай бүгд нэрэн гэсэн. Хин нь хөөрхөн харагдаж чинь, хин нь баян харагдаж чинь, хин нь олон найзтай харагдаж чинь, хин нь мөнгөтэй харагдаж чинь ямар ч ялгаагүй. Яагаад гэвэл бид нэр угаасаа энэ дэлхий дээр суралцах гад энийг бурхан чөтгөр хоёрын тоглоомыг ойлгох гээд энэ сансараа дотор энэ мая дотор ховсдуулаад явж байгаа. Ямар ч траумагүй, ямар ч гим нүгэлгүй, ямар ч үеийн үеийн үрийн уяасгүй байсан бол зүгээр л анханасаа төрөхчгүй байхсан. Дараачихаа хэмжээс лөө явчих л байсан. Тэгтэл бид нар бүгд энэ дотор байгаа. Тэгээд хэн нэгэн жаргалтай амьдралын хэв маяг харуулад байна гэд тэнд жинхнээсээ жаргал байгаад байгаа юм биш. Яг үнэндээ одоо энэ цаг үе жаргалыг хүсээд байх цаг үеч биш. Сүнслэг замаар орчих юм бол жаргах чинь гэж бодож ивэл бас үгүй. Яагаад гэвэл зүгээр л бөөндөө тэр жаргах цаг нь болоогүй байгаа. Бид нэр эхлээд дэлхийн ээжийг ойлгож, хийсэн алдаа оноогоо ойлгож, юу ч үгүй байсан ч гэсэн зүгээр л ярих ядаж хүсэл нь байна гэдэг, амьдрах хүсэл нь байна гэдэг одоо баг маш том үнц нь болчиход байна. Хажууд чи хайртай хүн чинь байгаа бол хин нэгнийг нүмерчих, түшчих хүн байгаа бол тэр чинь баг өөрөө маш том үнц нь болчиход байна. Бага зүйлдээ талархаж сураагүй байж ээж бид нэр хүсээлэдэг. Хэрвээ тэр Аладдины яг сүүлийн хувилбарыг үзсэн бол Аладдин дээр хүсэл биелүүлэгч жин гэж байдаг тийм. Тэгээ жин хэлэхдээ 3 хүслээ шивнэ гэдэг. Тэгээ жин өөрөө за чи одоо тэр л нэг эготой бачка юу? Бас л тэр эрх мэдэл, эд баялаг тэр зүйлсийг хүсэж гин үү гэж асуудаг. Тэгэхэд Аладдин үгүй байсан. Аладдин хайртай хүнтэйгээ суухыг, гэрлэхийг хүсэж байсан. Хайртай хүн нь яаж ч идэл бүр гүнж тий. Султаны гүнж. Жин өөрөө тийм агуу хүчтэй мэд харагдж байгаа хэрнээ хизээ намайг эзэн суллах бол гэдгийг хүлээж идэг. Бүх хүмүүсийн хүслийг зүгээр биелүүлээд ядарсан байдаг. Дээрээс нь хүслээ бодохдоо хүртэл зөв хэлээрээ, зөв бодоорой, зөв хүсээрээ гэдгийг хүртэл тэр Google-ийн кино одоо сүүлийн хувилбар нь кино болцсон хувилбараараа биднэрт оньсоо тайлаад ирж байгаа. Энэ дэлхийн ертөнц дээр гарч байгаа кино болгон цаагаараа биднэрт ямар нэгэн зүйлийг хэлж идэг. Disney-ийн кинонууд, Harry Potter энэ төрөйг л. Тэгэхэд бид нэр хүүхдээ зүгээр нэг тайван киноч үзүүлээ суулгачихгүй. Өөрсдөө ч яг юу үзүүлэхээ мэдэхгүй тэндээс шилж авсан
өөрсдийн дуртай гүн ухааныг нь мэдэрсэн, мэргэн ухааныг нь өөртөө шингээж авсан гой кинонуудыг ч бид нар мартсан, анзаардаггүй, эсвэл нэг хайшааш үздэг, утсаа оролдонгоо үздэг, эсвэл зүгээр кино үзэж унтаж амардаг. Ягаад гэвэл тархиа маш их ядрааж ижил бид нэр унтах боломжтой, чадaltaй болцсон. Хүнд энгийн тайван нойр хүртэл одоо цагт маш үнцэнтэй болчоод байна. Тэгэд энгийн тайвнаар нойроо авъя гэж яхад хажуунаас маш их шүүмжлэлүүд орж ирээд байна. Тэгээд хаашаа хэлбэлцэх вэ гэд өөрсдийнхөө энэ төвийг тогтоож барьж бид нэр ерөөсөө чадахгүй байна. Бүр цаашлаад ирэх юм бол хайр гариг гэж байдаг уу гэвэл байдаг. Одоо хайр гаригийнхан ч гэсэн мэрсэр өмнө нь хайр гаригтай холбогддог хүмүүс гэж байсан бол тэгээ яриад исэн бол яг гарт үзэгдэхгүй, гарт баригдахгүй байгаа болохоор бид нэр итгэж ядаал шал балаа юм сонирхохын тэрний оронд ажиллаа хийж ч гэдэг юм уу те. Гişүүмжилж ийсэн, үл итгэх хандлагаар хандж исэн бол гэтээ би бүгд гэж хэлээгүй. Одоо хайр гаригийнхан энэ жилээс 25 оны сүүлээс угаасаа мэрсэр харагдаж эхэлнэ. Тэр энергийн төв газруудаар нь мэдээллээр бид нэр сонсож эхэлнэ. Сая Лейд Калифорнид гал гарч байхад нэг л байшин тэр их галан дундаас зүгээр үлдсэн байна гэл мэдээлэл бас явж лээ. Тэр нь бурханд итгэдэг, чин сэтгэлээсээ итгэдэг, хүүхдүүдэд тусалдаг, сайн үйл хийдэг гэр бүл гэл. Энэ бүгдээс бид нэр бас нэгийг бодож үзэх хэрэгтэй. Яг үнэндээ бурхнаар хамгаалагдсан хүн ямар ч хэцүү цаг үеийг яаж иж байгаа л даваа туулна. Яагаад гэвэл бидний энерги, энэ гэрэл томрох тусам дингийн ирвэхээ нэг лаан дээр ирээд очиж наалдаад шатаад өгтөхтэй адилхан бидний энерги том байх тусам муу санаатай хүн над руу ойртох нь багасж ирж идэг. Шууд миний биеинд хүрэхээс илүүтэй аль хэдийн тэр 1, 2, 3, 4 метрийн цаатах миний энергийг мэдрээд холуур тойрол явж идэг. Тэгээд энэ нь угаасаа үнэн. Биднийг хинч сонсдоггүй бас харддаггүй гэж боддог баг. Тэг ямар нэгэн муу үйлдэлийг далдуур хийчих юм бол хинч мдээгүй хараагүй гэж боддог баг. Тэгтээ үгүй. Тэр үйлдэлийг чинь хийлгэж байгаа чөтгөрч таныг таньж мэдж байгаа. Дараа нь таны гараар дамжуулж хэнийг хорлохоо ч гэсэн сонгож шилэл байж байгаа. Харин үгүй гэж хэлээд өөрийгөө татаж авч чадсан хүнийг бурхан ч гэсэн харж байгаа. Энэ хан ч гэсэн чихтэй. Таны утас дандаа таныг сонсож хянаж бүртгэж байгаа. Таныг одоо ухамсарын түвшний аль үе шатанд яваад байна гэдгийг ч утас чинь мэдчихэл байгаа. Одоо энэ 25 онд гинтийн гайхамшигтай хэлбэрээр зарим хүмүүсийн данснаас зүгээр л мөнгнүүд нь алга болно. Яц нь мэддэхгүй зүгээр гараад явна. Тэр мөнгөний араас энэ яач вэ гэж хөөцөлтөд за хүлээж агаарай, байж агаарай гэд таны төвчээрийг чинь шалгана. Энэ зүйлүүд болоод эхэлсэн. Энэ 25 онд бид айл болох спиртлэг төрлийн зүйл арх энэ ухамсар унтуулдаг янз янзын бодисуудыг хэрэглэхээ болох хэрэгтэй. Урамлын гаралтай л биш бол антибиотикч байна уу? Имэнч байна уу? Мас уруулдаг бодисч байна уу? Тэр арх дарсанч байна уу? Таныг
арай гэж цуглуулж авсан энерги чинь нэг л өдрийн дотор бүгдийг сороод аавна. Нэг л өдрийн буруу шийдвэр үүлийн үрэн маш хурдан яг тань дээр хаалга андуурахгүй тогшиж ирнэ. Бас анзаараад үзэх юм бол залуу гэр бүлүүд дийлэнх нь өөрсдөө зугаачц зингэж наргиж сайхан байхын тулд хүүхдүүдээ яг тэр уур амьсгал руу дагуулад явж идэг. Тэгээ бүр багаас нь энэ арх уух нь зөв зүгээр юм шиг, тамхи татах нь зөв зүгээр юм шиг тэр нүдэнд нь, чихэнд нь, генэнд нь кодолж өгч идэг. Одоо таны үр хүүхдийнхаа төлөө гэж хийж байгаа бүх зүйл магадгүй ирээдүйд үеийн үрээрээ зүгээр л нэг архины шил болж хувирахыг үүсэхгүй. Тэгээд дараа нь та би ийм хүүхэд өсгөөгүй, хүмүүжүүлээгүй гэд хэлээ сууж ах уу. Хажууд нь уудаг байснаа, уугаад драматдаг байснаа мартаад. Энэ бүх зүйл дээр өөрсдийнхөө хийж байгаа үйлдэл дээр бид нар анзаарах цаг нь ирсэн. Нэг л их зөв юм сонсоод энэ гэснээ өөрсдийнхөө бодол, үг, үйлдэл энэ зүйлүүдээ анзаарахгүйгээр ухамсарын гэрэл тусахгүйгээр цаашаа явахгүй. Харин ч хуурамчаар хийж байгаа хүн болгонд бүр илүү ирнэ. Бүр илүү нисэж ирнэ тэр тавг. Зүгээр л санамсаргүй байдлаар нэг тавг шидчихлээ гэсэн чинь яг таны толгой дээр очиод бууж унжидаг. Тэгэхээр энэ 25 бид нар хэцүү байсан ч гэсэн маш сэрүүн ухамсартай байх хэрэгтэй болчиход байгаа. Уумар байсан ч гэсэн та өөрийгөө тааруулж чаддсан юм уу? Та өөрийгөө тэгээд хянаж чаддсан юм уу? Эсвэл юмны ёроолыг нь үзчих гээд юм уу? Одоо тэр архин дотор байгаа өмнө нь бид нар басаж уудаг байсан тэр зүйлс буцаага таны басаж эхэлнэ. Юмыг басаж болдгоо маа гэдгийг та өөр дээрээ харна. Нэг л их сайхан өөрсдийнхөө аж аргалыг бодоод гэр бүлээ орхиод явсан ээж аав нар хизээ нэгэн цагт хүүхд дээрээ супер хиро болоод очноо. Мундаг болоод очноо. Мөнгөтэй болоод очноо гэж байгаа эцэг эхүүд мундаг болох гэсээр байтал таны тэр хүүхдийн чинь сүнс ухамсар сорогдож дууслаа. Та тэнд юу идэж байгааг нь, юу үзэж байгааг нь, юунд ховстуулж байгааг нь мэдэгчгүй. Тэгснээ дараа нь би чамаа хувцалсан, идэх хоолтой явуулсан гэж тооцоо бодох уу? Тэр үеийн чинь хохирогч нар зөндөө байгаа. Хүүхдийг насан бүхсэндөө хөлөө хучуулна гэж бодож төрүүлсэн олон мянган хүмүүс хин нэг хажуудаа ууяхын тулд гялс хүүхэдтэй болсон олон мянган хүмүүс хайр гэж хуурж гэр бүл ийм байдیں۔ Гэж хүт хүндийн уур амьсгалд өсгөж том болгосон олон мянган хүүхдүүд сэрэлт хийж чадах нь чадаад чадахгүй явж илэн. Энэ бүх зүйл дэлхий дээр болж байгаа бүх зүйл сүнслэг тоглоом. Энд материаллык юм гэж байхгүй. Материаллык харагдаж байгаа юм болгон чинь зүгээр л таны үзэгдэл. Өнөөдөр хүүхэд чинь би танд хайртай ээжээ гэж хөрхөн зураг зурж өгж байгаа нь
За гэд нүднийхээ булангаар хараад тавьчихж гэнэ үү. Тэгснэ хичээлээ хийх мундаг хүүхэд бол одоо бидний нийгэм үнэхээр хаашаа ирэх нь мэдэгдэхгүй байхад яагаад заавалчгүй тэр хүүхдийн ирээдүг та шийдэх гээд байгаа. Яагаад хэн нэгэнд ямар нэгэн зүйл энэ нь сайн гэдгийг би мэднэ гэж ороод байгаа. Одоо могоо жилд жирэмсэн болсон байгаа хүмүүс, болох гэж байгаа хүмүүс бүх зүйл тийм амар байхгүй. Тэр нь ч гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд нэг тийм хариуцлагатайгаар хүүхдүүдээ янз бүрийн арх дарс драма тэр энерги сордог орчнуудаас холдуул өөрийнхөө дуртай хийх дуртай зүйлийг уруу татаж хажуудаа авч явдаг биш. Тэгээд нэг iPad өгөөд тайвшруулад суулгадаг биш. Чи юу хиймээр байна? Миний хүүхэд яамаар байна гэж асууж сур. Зарим эцэг эхүүд хүүхдүүдтэйгээ яг улаан цайн гар хүрхгүй хэрнээ маш муухай харьцаж хандж байгаа. Гутлын нөгөөхтөө чулуудаж, хувцсыг өмсөхдөө зайлын айлын хурдал гэл эн тэндээс нь татаж чангааж тэр энерги болгоныг хүүхэд мэдрэхгүй байгаа гэж бодож байна уу? Тэр энерги болгон хүүхдэд ул мөр үлдээхгүй байгаа гэж бодож байна уу? Зарим хүүхдүүдтэй ярилцаад үзэхээр амар өрөвдөлтэй. Чи юу хүсэж ин гэхээр би ээж аавынхаа цагийг худалдаж авахыг хүсэж ин гэдэг. Цаг хугацаа гэдэг үнэт зүйлийг үнэнч байдал гэдэг үнэт зүйлийг хэн нэгэн танд зориулаад цаг хугацаагаа энерги зориулах гад өгөх гээд анхаарлыг чинь гуйх гээд хажууд чинь байгаа гэдгийг анзаарахгүй. Тун удахгүй устж өгөхгүй болох гэж байгаа энэ матери дээр л төвлөрөөд. Гэтэ би энэ материалын ертөнцийг тэр чигтээ устж өгөхгүй болно гэж хэлээгүй. Гэтэ маш олон хүч хөдөлмөрүүд ялангуяа та би энэ зүйлийг бүтээх гэж яаж зовсныг мэдэж байна уу гэдэг итгэл үнэмшилтэйгээр хийсэн бүх юм чинь баг багаар магадгүй нэг доор хумхын тос бололаа арилна. Тэр үед ядаж таны сэтгэл дотор хайрын жоохон ч гэсэн оч цог үлдэж гин үү гэдгээ бас анзаарах хэрэгтэй. Бид нар матрикс амьдраад байна гэж яриад байдаг. Гэтэ яг тэр матрикс гэдэг зүйлээ тэгээд харсан юм уу? Матрикс өдөр болгон бид нар сонголт өгж идэг өдөр болгон. Чи ийшээ гарах уу, тийшээ орох уу? Чи энэ хүмүүстэй уулзахыг сонгох уу, эсвэл хүүхэдтэй цаг зав зарцуулах уу? Чи үнэт зүйлээ хундаг аягаар солих уу, аль эсвэл үгүй юу? Чи дахиад худлаа ярих уу, эсвэл худлаа ярихгүй юу? Чи өнөөдөр үннээ илчлэх үү, эсвэл илчлэхгүй юу? Чи өнөөдөр дахиад ямар нэгэн драма хийж хин нэгнийг уруу татах уу, татахгүй юу? Чи энэ дэлхий дээрийн нийгэмд хангархаа ам шиг зүгээр л нэг цөөрэ шиг ховж тарааж идэг хүн байх уу, байхгүй юу? Чи тэр дотор ч байгаа энерги чинь сороод байгаа чөтгөрүүдийг олж харж чадах уу, чадахгүй юу? Чи чөлөөлөгдөхийг хүсэж гин үү, хүсэхгүй юу? Хэн баймаар байна гэдэг сонголтыг өдөр болгон өгч идэг.
Энэ жинхэнэ хайрын энерги гэдэг маш хүчтэй. Өөрөө зүгээр л хүслийн модыг ургуулж идэг хүчтэй. Тэр мөнгөний мод, хүслийн мод юу нэ нөө тэр жинхэнэ хайрын энергиэс ургаж идэг. Тэгэхэд чөтгөр гэл ярьчих. Энэ матрикс бидний жинхэнэ хайраас салах гэж хичээж идэг. Таны нэг юм миний хайртай хүн, миний нөхөр болох хүн ийм л байх ёстой гэж төсөөлсөн байгаа бодлосоо болоод та тэр хүнээ алдчихидэг. Тэр хүн чинь хизээч яг таны төсөөлснөөр байх албагүй, байдаг чгүй. Тэгэхэд энэ их Korean drama, энэ их idol-тэй шүтэн бишрээд байгаа хүмүүсийг бид нар хараад нүдээ хураал үзэгдэл донд ийм л хүн, тийм л хүн гэж тэр хүн чинь өөрийгөө бүтээсэн хоосон дүр зураг штэ үзэгдэл зүгээр л нийгэмд ингэж харагдахын тулд бүтээсэн үзэгдэл illusion тэрийг нь харчаад ийм л хүн гэд хүсээд идэг. Ямар ч саад бэрхшээл байхгүй юм шиг, дунд нь байдгүй юм шиг. Шууд л намайг ойлгочих, шууд л намайг тэврээд авах, шууд л намайг ивент итгэчих. Бүх юмтай тийм сайхан хүн гэл. Янз янзын кино үзэл тэрэнд л автаад идэг. Янз янзын том хүний кино үзэл хажуудах нь амтгүй санагдал тэнд бүр илүү амттай, бүр илүү том, бүр илүү хөөрхөн гэл дахиад таныг төөрүүлээ л идэг. Энэ хүсэл донд та өөрөө төөрж дуусна. Дээрэс нь таны энерги багасаад ирэхин цагт та хинч ч хэрэггүй болно. Хинч ч хэрэггүй. Сүлдээ чөтгөр таныг хинээч уруу татахыг урайлгачгүй. Танаас сорох энерги юуч байхгүй юм чинь эцэс нь зүгээр л та юу гараж бахархаж үлдэх юм дээ бөөмэд магадгүй бас л тэр материалын юмар л би хизээ нэгэн цагт ийм хүн байсан гэл бахархаж ярьж үлдэх хэлгүй. Тэгэхээр үнэхээр бурхан чөтгөр нь байд юм уу гэвэл байдаг. Бид нэр тэр хавханд байн ороод эргэлдээд ховсдогдд юм уу гэвэл ховсдогддог. Энэ хайр гэдэг зүйл чинь өөрөө маш үнэтэй болчиход байна. Тэр хайр нь байсан ч гэсэн үзэгдэл донд нүдээ болгочоод биш гэж үүсгэж. Хайрлах хүмүүс чи хажууд чинь байсаар хахад хинч намайг ойлгодгүй хайрладгүй гэж бас өөрсдөөсөө түлхэж байгаа ч хүмүүс байгаа. Хайрыг сайхан манипуляц хийе сурцсан. Гараараа хүрхгүй маа гэхэд хэл амаараа харцаараа бүх юмараа боогоо сурцсан хүмүүс одоо тэр энергийг тийм амархан хүртэхгүй. Тэгээд ирэнгөөд өөрсдөө савлаад дахиад нулимсаараа боож нулимсаараа манипуляцлахыг хичээнэ. Тийм байна. За тэгээд тоон тоол руу ороход тоон тооллыг ерөнхийдөө бол би Ведийн тоон тоолол буюу Cosmic Numerology, Vedic Numerology энэ хоёрыг хослуулсан шинэ тийм тоон тооллын ухаан байдаг. Тэгэд энэ нь ч гэсэн надтай маш их таардаг, шинэ үеийн энергитэй маш их таардаг. Тэгэхээр ерөнхийдөө 1-9 хооронд ярьчих. Тэгэхээр энэ нь өөрөө юу юм бэ гэхээр бидний өдөр төрсөн өдөр сар он гэж байдаг тий. Тэгэд энэ бүгдийг нийлүүлээд за та магадгүй 1986 оны 3 сарын 15-ных байлаа гэж бодоход нэг дээр нэмэх нь 9 нэмэх нь
8 нэмэх нь 6 нэмэх нь 3 нэмэх нь 1 нэмэх нь 5 гэд дундаас нь 2 оронтой тоо гарч болно. Тэрийг нь дахиад хооронд нь нэмээд 1 оронтой тоо болтолно. Нэмээд үзээрэй. Тэгэнгүүт таны ерөнхий таныг авч явдаг ерөнхий тэрнийг аркан тоо гарч ирнэ. Тэгээд таны төрсөн өдөр гэдэг бол таны залуу насны өгөгдөл гэсэн үг. Бага наснаас одоо өсвөр нас, эдэр нас руу орох одоо тэр өгөгдөл. Тэгээд дундах сар гэдэг чинь болвол таны одоо яг энэ дундах мөчлөг. Зарим хүмүүсийнх одоо янз л эхэлдэг. Зарим хүмүүсийн 21 наснаас нь эхэлж байхад, зарим хүмүүсийн 33 наснаас нь гэд янз бүр бид нар ямар өгөгдөлтэй ер нь бол хэр удаан наслалтай ирснээс бас шалтгаалж идэг. Тэгээд он гэж байгаа. Он нь болохоор таны нэлээд одоо нас нэмээд нас ахиад ирсэн үеч чинь тэр оны чинь тоо таны тэр тооны энерги танд нөлөөлж эхэлж идэг гэсэн үг. За тэгэхээр 1 гэдэг тоо өөрөө ямар тоо юм бэ гэхээр олон хүмүүстэй 11 гэдэг тоо хараад байна гэд 1 гэдэг тоо нь өөрөө ямар тоо юм бэ гэхээр ер нь бид нэр 11 сарын 1-нд төрсэн одоо 11 гэдэг 1 гэдэг одоо тоо ихтэй хүмүүс болвол цаанаасаа манлайлагч энерги ихтэй, амбиц ихтэй хүмүүс байдаг. Ерөнхийдөө бол жоохон эго төвтэй хүмүүс гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүсийн гаргаад идэг өөрсдийгөө зовоогоод идэг алдаа нь бүх юмыг өөрсдөө хийх гэж зүтгээд идэг. Яг хүнд ингэж итгэж найдаж чаддаггүй тэгснээ одоо хүнээр хийлгэж яхаар өөрөө л хийсэн нь дээр гэдэг нэг итгэл үнэмшилтэй. Надаас өөр энийг сайн мэддэг хүн байхгүй ч гэдэг юм уу. Тэгэд ер нь бол ийм одоо манлайлагч байх гад, лидер байх гад аюу тэр амбицаасаа болоод олон хүмүүсийг шархлуулж идэг. Олон хүмүүсийн тэр давуу талуудыг одоо мохоождаг. Би илүү мэдэнж гэдэг юм уу, чиний наад ур чадвар чи ямар ч хэрэггүй, би чамаас яг энийг хүсээд байна гэж одоо тулган шаарч чидэг ч гэдэг юм уу. Аль эсвэл энэ хүмүүс айгүй тийм нөгөө нэг өрсөлдөөн дуртай батлан харуулах одоо өөрийн биш зүйл рүүгээ хэн нэгэнтэй өрсөлдөж орох, өөрийн биш бизнес рүү энэ чадаад байхад гэж орох. Тэр нэг тийм шунлын сэтлэрч байд юм уу те. Өөрт таарахгүй зүйлийг булааж авах, хасах цэнэглүүгээ одоо энэ нь ингэж хувирж идэг. Өөрөөсөө маш их энерги гаргаж перфекционист байх гад тэрэндээ буцаагаад маш их ядарч идэг хүмүүс гэсэн үг. Одоо 11 байна уу, 12 байна уу, тэгээ таны одоо төрсөн өдөрчин нэгийн тоо агуулж л байгаа болвол тэр нэгийн тооны нөлөөлөл явж л байгаа гэсэн үг. Тэгээ дараагийн тооны нөлөөлөл ч гэсэн байдаг. Тэгээд тэр хоёр тооны одоо нийлбэр нөлөөлөл гэж бас байгаа. Тэрэн дээр аль нь дээр нь би нэмэгтэй байна, аль нь дээр нь би хасахтай байна. Тэгээ нийлбэрээс нь ууг нь олвол тэр хоёр тооны аль альных нь одоо код энергийг суралцаад та за 12 гэдэг энергиэс та нийлээд 3 гэдэг энерги рүү орох байсан чинь 3 гэдэг энерги рүүгээ орч чадахгүй 1 2 дээрээ гацаад байх магадлал гэж байдаг. Тэгэхээр зүгээр ингээ 1-9 хооронд тайлбарлаа явж хахад өөрийнх одоо төрсөн өдөрччин 2 тоо орсон байдаг болвол тэрийг бас сонсоод аваарай. За тийм байна. Тэгэд 1 гэдэг тооны яаж нэмэгдсэн рүүгээ гардаг вэ гэхээр бусдын давуу талыг урамшуулж чаддаг. Бусдаар юмаа итгэж, найдаж, хийлгэж чаддаг. Итгэлцлийг үүсгэж, итгэлцлийн үүднээс бие биендээ хандаж чаддаг болох тийм одоо сургаал хичээлтэйгээр энэ тооног руу ирж идэг гэсэн үг. Тэгэхээр та ямар нэгэн газрын захирал байлаа гэд, ямар нэгэн зүйлийн одоо үүсгэн байгуулагч байлаа гэд
бүх ачааллыг өөр дээр аваад бусад хүмүүсийг өгөөсгээд байна уу? Аль эсвэл бусдын хийж чаддаг юмныхын давуу сайхан чанарыг нь хараад тэгээд та өөрөө нэг сайхан тийм амар амгалан налаагаа сууж идэг манлайлагч байж чадаад байна уу? Аль эсвэл та хүний юм л гой харагдангууд очиж булааж авчих гад идэг, өрсөлдөчих гээд идэг, өөрийгөө баталчих гад идэг тийм хүн болчих гээд байна уу гэдгийг анзаараарай. Бас би илүү мэддэг, би илүү сайн хийдэг гэд өөрийгөө хит их ядраагаад байна уу? Ямар нэгэн зүйлийг энэ төгс төгөлтөр байх хэрэгтэй гэд хитрхи их нухаад өөрийгөө зовоогоод байна уу гэдэг зүйлсийг хараарай. Тэгэхээр жинхэнэ манлайлагч гэдэг бол хүмүүсийг шахан шаардаж яг ийм байх ёстой гэж өөрийнхөө харсан хэвэнд зүтгэх биш. Хүмүүсийг яг өөрсдийнхөө сайхан орчныг нь бүрдүүлж өгөөд тэндээс гарах үр шимийг нь хаашаа би чааш нь хөрөнгө оруулалт хийх вэ? Яаж энэ бүтээж байгаа зүйлээр буцаагаад хүмүүсийг урамшуулах вэ, шагнах вэ? Өөрийн хүмүүсээ яаж би сэтгэл санааны хувьд ч, бие махбодын хувьд ч эрүүл сарвал авч явах вэ? Би хүмүүсийг хурдан ажилласаа гарах хүсэлтэй хэн нэгэн болгочоод байна уу? Аль эсвэл тэр ажиллах орчныг нь үнэхээр уул суурьтайгаар бүрдүүлж өгч чадчихэв үү? Давуу талуудыг нээж өгч чадчихэв үү? Аль эсвэл ерөөсөө тэр ажилд тохирохгүй байгаа хүнийг чи ийм байх ёстой гэд хамаг энергийг нь шавхаад, шаардаад өөрийнхөө л болох гээд зөрүүдлээд байна уу гэдгийг анзаараад үзээрэй. За 2 гэдэг тооны энерги дараа нь байгаа. 2 гэдэг тооны энерги нь өөрөө энэ ертөнцийн муу сайныг танаа гэдэг энерги байдаг. Энэ яаны энерги. Энэ энерги нь хасах цэнэгтэйгээр ирэхээрээ хүн маш их токсик харилцаанд орчих гээд байдаг. Маш их хортой хайр дурлал, хортой найзууд, хортой ер нь орчноор явчих гээд байдаг. Зугаа цэнгэл янз бүрийн дэмий зүйлст маш их цаг үржих гээд байдаг. Буцаага тэнчэнээсээ би хохирогч гэдэг ийм хандлага үзүүлж гээд байдаг. Аль эсвэл би энэ хүний төлөө ингэсэн байхад энэ намайг ингэсэнгүү гэдэг ийм дандаа ийм нэг тооцоо бодчих гээд байдаг хүмүүстэй маш хатуу тооцоо, маш хатуу шүүлт бодох гээд байдаг. Гэхдээ тэр нь өөр дотор лугаа үндийсэн шүүлтүр биш. Дандаа гадагшаана. Энэ ингэж болж байхад би бас адилхан хийн гэд өөрөө тэнчэнээсээ хохирчингуудаа энэ намайг уруу татсан ч гэдэм юм уу те. Ерөнхийдөө бол 2 тооны бас нэг онцлог нь айгүй их юм нэг хүмүүсийн бодлын шууганыг бодол гэдэг чинь өөрөө ер нь бидний эго те. Тэр болгон бодол болгон үнэн байдаггүй. Тэгэхээр энэ орчны бодлыг айгүй их юм сонсоод идэг цаанаасаа. Тэгээд энэ нэг бодол юмнуудтай айгүй их тэмцэлддэг. Тэгээд хүний цаана байгаа тэр нэг артлын чөтгөрийн бодлыг сонсчингуудаа шууд төрүүлж ингээ үйлдэл хийж би энийг яаж өөрийнхоороо эргүүлэх үү, яаж манипуляц хийх үү гэдэг хандлага гаргачих гад идэг. Ер нь арталт байгаа энэ матриксийн бодлыг сонсдог болохоор айгүй тийм муу санаатай байж гад идэг. Тэгээд энэ зүйл нь өөрөө яах хэрэгтэй гэдэм бэ гэхээр сүнслэг талаа бас нээж танаа. Ер нь 2 тоотой хүмүүс явж уучлалт гуйж чаддаггүй. Уучлалт гуйх нь маш хэцүү хүнд тусаад идэг. Өөрсдөөс нь нэг тийм үнэхээр л нэг юм хүнд даацсан юм унчих гээд байгаа юм шиг. Ер нь хүнд магтаалж бас хэлэхдээ маш харан байдаг. Ягаад гэвэл хамгийн түрүүнд миний зөв гэдэг нэг юм эго бодол байгаад байдаг болохоор миний зөв байх ёстой ч гэдэг юм уу. Тийм болохоор энэ 2 тоотой хүмүүс яахын аргагүй сүнслэг талаа хөгжүүлэх хэрэгтэй, эгогоо хайж сурах хэрэгтэй. Ялангуяа
энэ нинжин сэтгэл уучлалт гуйх гэдэг даалгавартайгаар ирээд байдаг. Тэр нь маш хэцүү санагдаад байх тусам л тэрийг хийх хэрэгтэй. Тэгжиж та чөлөөлөгдөн, тэгжиж таны энерги зөв голдролтой орно. Тэгэд энэ хоёрын тоон нэмэгт сэнэрлүүгээ те зөв голдролтой ороод уучлалт гуйж сураад энэ сүнслэг талын юмыг ажиж сонирхож сураад өөрсөндөө шингээгээд ирэхээр маш гоё балансыг ууг нь хадгалж чаддаг. Энэ дэлхийн яг сэрэлт хийхээр энэ дэлхийн ертөнцийг шүүмжгүйгээр эрх чөлөөтэйгээр харах боломжтой хүмүүс байдаг. Тэр нь чөтгөрийн тоглоом нь энэ шүү дээ. Бурханлаг зүйл нь ч бас энэ шүү дээ. Тэгээд энд нь нэг тийм аль талд нь ямар ч тийм одоо буруугийн мэдрэмжгүйгээр буруутан гэдэг мэдрэмжгүйгээр аль хэлийн энэ чөлөөтэй тоглож чаддаг. Тэглээ гэд нэг юм хүнд чөлөөт сонголтыг нь өгч чаддаг болдог гэсэн үг. Ер нь хоёрын тоотой хүмүүс үйлдэлээрээ ч юм уу те ингээд яг амаараа хэлэхгүй хэрнээ гэл цаашаа хараад муухай ажиллаал чи яатсан бэ гэвэл яагачгүй гэл те харваас нэг ямар нэгэн юм болохоо байдсан мэдэгдээд хахаж чинь л яагачгүй гэл нэг өөрсдийнх нь бодлыг тааж унших ёстой юм шиг айшилж тэгэл ингээл нэг тийм даалт хэлбэрийн хүчээр хэлэл үзүүлчих гэдэг. Тэгээд тэндээсээ сулраад ирэнгүүтээ хүнд чөлөөт сонголтыг нь маш гоёор нээж тавьж өгч чаддаг хүмүүс болтгоо гэсэн үг. Одоо тэ нэг найзгаа гарын орыг гэхдээ заавалчгүй бүр ингэж шахаж тулгаж гарын орыг биш гарын орыг үгүй гэд хэлчихнэ. За надад ойрох надад ч өөрийнхөө юм хийж байгаа юм гэл гарыг ингүүд тэгээд тэнгүүд найз нь илүү давраал уугаал одоо инглээ гэж бодоход зүгээр л тэр хүн хараал ажиллаж идэг. Энэ хүн өөрийнхөө сонголтоор явж байна гэдгийг. Тийм байгаа. За 3-ын тоон өөрөө илүү тийм эмгтээлэг энерги агуулж идэг. Ерөнхийдөө бол их хүний энергитэй, эмгтээлэг энергитэй, илүү тийм зөөлөн энергитэй, илүү тийм сэтгэл хөдлөлтэй тоо гэсэн үг. Хүмүүсийн сэтгэл хөдлөл тэр мэдрэмж гэдэг зүйлийг багасаа тийм мэдэрч багасаа таньж үсч идэг. Одоо ер нь бол мэдрэмжийн хувьд савлгаа ихтэй байж гаддаг. Айгу эмзэг байж гаддаг. Тэгэхээр 3-ын тоон өөрөө энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бүтээл болгож сурах хэрэгтэй байдаг. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ одоо шүлэг болгодог ч юм уу те. Сэтгэл хөдлөл одоо ихтээд хэн нэгэнд их гомдоод эмзэглээд тэгээд байвал тэрийг одоо өөрийгөө ангааж сурах хэрэгтэй болдог тийм тоо. Магадгүй сайхан ном унших. Уг нь 3-ын тоотой хүмүүс байглаасаа төвлөрөлт аюу сайтай байдаг. Ягаад гэвэл энэ сэтгэл хөдлөл дээр төвлөрч чадаж байна гэдэг нь өөрөө тийм амар зүйл биш. Олон хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө зугатаадаг байхад 3-ын тоотой хүмүүс сэтгэл хөдлөл дээрээ төвлөрөөд тэрнээсээ болоод их сул дорой харагдчих гаддаг. Тэгээ сул дорой харагдчихин би одоо сул дорой гэж тий олон хүмүүст одоо ингэ шүүмжлүүллээ гэд албаар өөрсдийгөө хатуу болгох гээд байвал тэр нь жоохон буруу арга. Тэрний оронд тэрийг ямар нэгэн бүтээл болгож, ямар нэгэн шүлэг болгож дамжуулах одоо хэрэгтэй гэсэн үг. 3-ын тоотой хүмүүс бусдын ерөнхийдөө бол энергийг одоо шингээж гэдэг. Муу энерги муу газраар явах юм бол тэрийг шингээж гэдэг. Сайн энерги сайн газраар явах юм бол маш хурдан юм сэхэл авчих гал маш хурдан гоё ингээ сэргээд ирчих гээд байдаг. Тэгэхээр өөрөө тэрийг анзаарч хянаж мэдэрч байгаа болвол яг тэр сонголтоо бас айгүй зөв хийх хэрэгтэй. 3-ын тоонд бас өөрөө дамжуулагч энерги гэж явдаг. Ерөнхийдөө бол олон ангаагч нар, одоо байраач нарч гэдэг юм уу те энэ 3-ын тооны энергийг ингээд бас гоё ашиглаж идэг.
нэг ээж хүн чинтэй ингээд хүүхдээ хоололж ундааллаад шүмжлэлгүйгээр сонсоод дэмжээд тэгдэг болвол яг 3 тоотой хүмүүсээс бас нэг цаанаас нь тэр нэг халуун дулаан юм мэдрэгддэг. Тэгэнгүүт хүмүүс яг тэрийг одоо нэг юм найзаа гээд нэг үнгүү зөвлөгөө болгож авдаг. Зүгээр яг ингээд одоо нэг найзан дундаа маш их нэг тийм гурвалжин дөрвөлжин юм дотор орчих гээд байдаг. Альсвал нэг найзан те ингээл ирж нөгөө найзаа муулаад альсвал нөгөө найз нь ирж ингээл нэг зовлонгоо яриад тэгээд тэр дунд ерөнхийдөө бол яг яах учраа олохгүй маш их бас хилмигдчихийдэг гэсэн үг. Тэгэхээр 3 тоотой хүмүүс өөрсдийнхөө зөөлөн зан чанарыг давуу талаа болгож сураад нэг тийм сайхан урссан одоо цагтаа яг энэ сэтгэл санаагаа баланслж сурах хэрэгтэй. Ерөнхийдөө бол тэг ингээд давалгаа одоо горих хаашаа урсна би тийшээ урсч ин ч гэдэг юм уу. Эсвэл урсаж явж ийснэ одоо болиг гингүүтэл гівгэнт амир энэ хэрэг зарцуулж одоо урсгал усыг сүрдэг ч юм уу тийм биш. Зүгээр ингээд зүгээр би тогтвортой зогсож ин одоо горхинд ямиг урсж байгаа юм ус горхинд ингээд хөлөө дүрээд ингээд зогссон бэ гэж бодъё л доо. Тэгэнгүүт тэр ус урсчлаагаа тэрийг сөрөөж ч хэрэггүй, тэрийг дагаж урсаач ч хэрэггүй. Яг тэнд гой ус тэр давалгаа тэр мэдрээ сурчих хэрэгтэй. Тэр мэдрэмжийг урсгаж л лээдэг, явуулж лээдэг. Тийм байж чадах юм бол өөрсдөндөө одоо сэтгэлийн дарамт багтайгаар урагшилж чадна. Ерөнхийдөө бас 3 тоотой хүмүүс маш их юм янз бүрийн одоо сэтгэл зүйн өвчний анхдагч нар байж гадаг хинч сэтгэл готрол гэж мэдрээгүй хахад одоо 3 тоон дээр төрсэн хүмүүс сэтгэл готрлыг төрүүлж мэдрээж ч юм уу тэгээ тэрнээсээ болоод маш их гадуурхагдаад байд юм уу. Тийм юм байгаа. За цаашаана 4 тоо. 4 тоо нь өөрөө илүү эрэгтэйлэг энерги гэж явдаг. 4 тоо нь өөрөө бат суураа зөв тавих тоо гэсэн үг. Одоо янз бүрийн 444 мөрөв гэдэг юм ингээд харагдаад ах юм бол чи суурай одоо яг эхлэх гэж байгаа зүйлийнхаа суурийг нь зөв тавьж гэнэ үгүй юу гэдэг нэг юм анхааруулга байдаг. Ямар нэгэн шунлын сэтлээс хийж гэнэ үү? Яг тэр одоо дөрвөн зүг гэж байдаг сандал хүртэл яг 4 хөлтөө яг юм бат суурай зөв тавих. Бат суурай зөв тавина гэдэг нь миний анхдаж эхэлж байгаа итгэл үнэмшил зөв байна уу? Миний зорилт одоо тэр зорилт маань хүмүүст хүргэх гээд байгаа энэ бизнесийг энэ одоо төслийг хэрэгжүүлэх гэж байгаа зорилт маань ашиг хонжооны төлөө юм уу? Богино хугацааных юм уу? Аль эсвэл би алсын хараатаагаар энийгээ сайжруулад явна. Хүмүүст эко юм хүргэе, хүмүүст органик юм хүргэе, хүмүүст эсвэл ад жаргал хайр гэдэг зүйлийг одоо хүргэх бизнес гэдэг одоо тийм итгэл үнэмшлэр хийх гэдэг байна уу? Аль эсвэл зүгээр богино хугацаанд гэлс одоо мөнгө хийгээл хаачих зүйл дээр та энерги одоо зарцуулах гэж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ өөрөө маш бат суурийг тавих хэрэгтэй байдаг тоо болохоор аль нэг юм нь алдагдаад ирэнгүүд маш их гинт бие өвдөх, гинт эд баялгаар яах, гинт хүүхдүүд өвдөх, гинт одоо юу гэдэг ингээд маш саад бэрхшээлүүд ингээд учрах гэдэг ч юм уу. Тэнгүүд энэ 4 тоотой хүмүүс бас маш зөрүүд идэг. Яг өөрсдийнхөө нэг юм уртлах одоо зорилгыг харсан болвол би амиа хичээ гэж чамаагүй, би хуурж мэхлэж чамаагүй энэ зүйлд хүрнэж гэдэг юм уу хэн нэгний золиослож чамаагүй гэд маш цохроор явах тусам хол явах тусам буцаагаад маш одоо чанга хүчтэйгээр алгадуулж идэг гэсэн үг. Энэ 4 тоотой хүмүүс ерөнхийдөө бол яг ингээд зүг чигээ харчаад тийшээ ингээд бухшиг дайрах одоо тийм энерги байдаг болохоор өөрсдийгөө үе зогсоогоод тэгээд өнгөрсөн лүүгээ харах хэрэгтэй.
өнгөрсөн лүүгээ ер нь хараад хамгийн их үр ашигтай байдаг тоо 4-ийн тоо. Яагаад гэвэл би ингэж өөрийнхөө юмны төлөө зүтгэж явж байхдаа замдаа хин хэнийг алдсан байна. Хин хинтэй харьцаа муутсан байна. Ямар зүйлийг золиослсон байна. Энэ нь үн цэнтэй золиос байсан уугүй юу ч гэдэг юм уу те. Энэ бүх зүйлийг харахгүй болвол одоо бат суурэ тавьж явах явцад тэрний суурнуудын чинь нэг нь эрүүл мэнд гэж байгаа, гэр бүл гэж байгаа, эд хөрөнгө гэж байгаа. Тэгээд таны сүнслэг хөгжил гэж байгаа. Тэнгүүд ихэвчлэн энэ хүмүүс сүнслэг хөгжил гэдэг зүйлийг хайцсан байдаг тий. Дараа нь маш их одоо ингээд буцаагаад эрүүл мэндээ сэргээх гэж, гоо сайхнаа сэргээх гэж их мөнгө өрдөг. Сүүл рүүгээ гэр бүл гэдэг зүйл нь одоо хажуудах нөхрөн ч юм уу эхнэр нь чинь надад анхаарал хандуулдаг чинь нүүр хүүхдүүдэд бодолтой ажил гээд ах ингээд ахад л удахгүй сайхан болоод би та нарыг анхаарнаач гэдэг юм уу хойшин тавьсаар агаад аль хэдийн тэр нэг энэ нарийнхан утсыг бараг тастаж хаях хэмжээнд хүрсэн байдаг. Энэ хүмүүс бас буруугаа алдаагаа хүлээн зөвшөөрөхдөө маш удаан. Тийм болохоор энэ энергийг нэмэх цэнэглэлүү гаргахын тулд алдаа байгаа бол хурдхан шиг хүлээн зөвшөөрж сурах хэрэгтэй. Ядаж өөртөө үннээр ярилцаад энэнд хүрэхийн тулд би юу алдсан байна? Хин хэнийг золиослсон байна? Буцаагаад энэ бизнес маань нийгэмд ямар үр өгөөж өгсөн байна? Би арх тамхи зарсан байна уу? Аль эсвэл би эрүүл зөв амьдралын хэм маяг бүтээсэн байна уу? Энэ миний доор ажиллаж байгаа хүмүүс ад жаргалтай байна уу? Аль эсвэл нүд нь галцоог нь унтарсан байна уу? За миний эрүүл мэнд, миний гэр бүлийн эрүүл мэнд ямар түвшинд хүрсэн байна? Тэгээд мөнгөн дээр ямар нэгэн гацааг үсэд байгаа болвол тэрийг ямар ч хамаагүй аргаар дараачийн үр шир тавьж шийдэхийн оронд яагаад гэдэг асуултыг яагаад ийм их саад бэрхшээлтэйгээр би энэ замаар яваад байна гэдэг зүйлийг харж ажиллах хэрэгтэй. Ер нь бол 4-ийн тоотой хүмүүст амьдрал гоё боломжуудыг өгж идэг. Бизнес босгох боломжуудыг өгж идэг. Гэхдээ буцаагаад буруу замаар будаад исэн бол буцахтаа шороод ийн гэж яг л үсгийн жаргалыг жаргал бүү тооцоо гэдэг шиг ер нь бол насны бүксэн дээр хатуу тооцоо одоо бодуулж магадгүй тийм тоо гэсэн үг. За 5-ын тоо одоо 5-55 ч гэдэг юм уу тийм тоо одоо тийм цаг эднэр хараад байвал ер нь 5-ын тоо гэдэг бол их сонирхолтой тоо. 5-ын тоо нь өөрөө хүнд одоо мэдлэгийг маш хөнгөн хэлбэрээр хүмүүст хүргэх чадвартай хүмүүс байдаг. Одоо ойлгомжгүй зүйлийтэй магадгүй астрологи одоо одон орон судлал хүн болгоны барьж авч нэг судлаад байдаггүй одоо гүн ухаан философи гэдэг юм уу аль эсвэл нэг юм математикийн нэлээн одоо нэг юм хүнд хэлбэрийн математик бай гэж бодъё л доо нэг хөнгөн хэлбэрийн одоо нэмэх асах үржих биш бүр цаашаа одоо косинус синус минус гэлбэр цаашлаа явдаг ч юм уу тий хүнд тийм хэлбэрийн шинжлэх ухааныг хүнд хэлбэрээр хүргэх чадвартай потенциалтай тоо гэсэн. Тэгэд энэ тооны бас нэг онцлог нь за ингээд зарим хүмүүс нэг сайхан ажлынхаа орчныг те ингээл цэвэрлэж янзалж ингээл сууж байгаа л за гэл төвлөрч байгаа л ингээл хийдэг болвол энэ 5 тооны энергитэй хүмүүс одоо хаус буюу одоо эмх замбраагүй байдлаас онгодоо ингэж дуудаж оруулж идэг гэсэн. Яг ингээ юмаа бодсон за юмдаа ингээ орцсон байхдаа энэ чичнийг юмаа барьж тавиал тэн чичнийг юмаа үлдээгээл тэгэл энэ чичнийг аяганд ус хийж уугаад тэгснэ дахиад тэн чичнийг аяганд ус хийж уугаад ч юм уу те тэгээд ийм ер нь яг ийм онгод нь орцсон байхад эмх замбраатай байдлыг одоо хянахад одоо авч явахад хэцүү байдаг. Энэ тэнд одоо цайныхаа шаарыг тавьчдаг ч юм уу те хувц ундран жоох эмх замбраагүй байдаг ч юм уу. Гэтэ ингээд тэрнээсээ өөрсдөө тийм одоо шаналгаал байдаг ерөөсөө биш.
нэг тийм байх тусмаа юм чөлөөтэй орон за ийм их замбраагүй ингээл шууд за байж байгаарай гэл нэг юм бодоол ингээ тэрийг судлаад явж исэн чинь за байж байгаарай тэр номон дээр гэл шууд тэр номоо ингээл хажуу тийшээ тавингуудаа дахиж нэг ном гаргаж аваад ингээл уншиж муншаад ч юм уу те тэсний тэрийг хаянгуудаа за одоо эндээс гэл ингэж мингээл тэгэл нэг юм цаас мас те ингээл нөгөө нэг цаас мас ингээл цаасан дээр сараачж байгаа л бичээл хаяал байдаг одоо баг тийм энерги гэсэн. Тэгэхээр энэ энергийг ингээд заавал эмх замбраатай бай, дэг журамтай бай гэж одоо хажуунаас нь шахах тусам потенциалыг нь одоо боож идэг. Тэгэд өөрсдөө энэ хүмүүс яг 5-ын тоотой хүмүүс ерөнхийдөө бол нэг ингэж явж байгаад туртай юм болохоор тэрэндээ маш их туртай болдог. Тэгэд яг дургүй юм аа ингээд хийгээд ирэхээрээ маш их шүмжлэгч болчдөг, маш их gossip чинь одоо маш их юм ховж ивэн дуртай. Одоо дуртай юм а хийгээд явж байгаа хүмүүсийн уналтыг нь харах дуртай. Ягаад гэвэл өөрөө тэрийг ингээд тий өөрийнхөө энергийг одоо хэрэгжүүлж чадахгүй одоо үүсгэж чадахгүй байгаа болохоор тэгээд ер нь 5-ын тоотой хүмүүс уг нь бол хоолойн чакрандаа их хүчтэй байдаг. Хоолойн чакра нь хөгжсөн бусдад одоо хүрэхэд ойрхон амархан тэр энерги нь одоо гой ойрх одоо хүмүүст уг нь ойр тусгаар байгаад идэг. Тэнгүүд яг тэр хоолойн чакрагаа нэмэх цэнэгээр ажилуулахгүй байгаад ирэнгүүт ерөнхийдөө бол нэг л их нэг юм хангархаа ам шиг аль эсвэл одоо ер нь жоохон нийгмийн болж бүтэхгүй юмыг ярьж нэг кайф таашаал авчих гад байдаг. Тал юм болчих гад байдаг. За тийм байгаа. Тэгэхээр 5 тооны энергийн хүмүүс бол та нар маш хүнд хэцүү, хүнд ойлгоход хэцүү мэдээллийг задалж маш хэлбэр хөнгөн байдлаар тэгээд тийм creativity буюу тэрэн дээр ингээд нэг юм бүтээлч байдлаар те заавалжгүй шин зүйлийг та зохиох гээд байгаадаа биш. Бага зүйлийг арай нэг өөр те хэлбэр дүрсэнд оруулаад хэлбэршуулаад тэгээд ингээд сайхан шинэ өнгө үзэмжтэй болгоод хүмүүст ингээд хүргэх юм бол маш тийм чадвартай төрөлх юм байх нэ. За 6 гэдэг энерги. За 6 гэдэг энерги маань өөрөө бид нэр сонсч лээсэн баг 666 мурга гэж сатаны тоомоо гэд сонсч лээсэн баг. Энэ 6 гэдэг хүмүүс одоо энергитэй хүмүүс mood swing гэж байдаг. Одоо яг emotional swing биш одоо сэтгэл санааны юм дээшээ доошоо биш зөвхөн mood одоо төлөв байдлын гинт ингээд те нэг өдөр амар юм одоо хүнтэй юм яриач юм шиг те одоо нэм яриа дээрээ тавьсан байхаар тэр хүнийг өө эн чи айгүй гоё яриасаг нээлттэй хүн биш те гэж одоо хүмүүс зарим нэг хэсэг бүлэг хүмүүс боддог байхад зарим нэг хэсэг бүлэг хүмүүс энэ аюу сонин дуугу ичимхий бүрэмхийж гэж боддог. Зарим нэг хүмүүс энэ аюу сонин дотор тамиртай ч гэж хардаг. Одоо ийм төлөв байдлын ийм савлгаа гэсэн үг. Нэг ийм альсвал гівгэнт аюу дутдаг шоно. Тэгснэ гівгэнт гадаг шана. Тэгснэ ингээд бас яг ингээд ийм тууштай мө гэхээр бас нэг тийм тууштай биш. Энэ энерги яах хэрэгтэй гэдэг вэ гэхээр хүнийг хайрлж сурах энерги энд яг явагдаж идэг. Хүнийг байгаагаар нь хайрлж сурах. Хүчлэхгүйгээр иймэрхүү хүмүүс ерөнхийдөө бол тийм маш их өөрийгөө юм би пики хүн маш юм би одоо юмыг одоо маш их юм голдог би одоо хамгийн сайныг нь шилдэг тийм хүн гэж тодорхойлох нь их байдаг. Аль эсвэл эстетик хүмүүс байдаг. Одоо юм хин нэгэнтэй те ингээ нэг хоолнд орж явахад ер нь бол ийм бас 6 тооны энерги хүмүүс тэр нь яг мууж гэж байгаа юм шиг л те одоо энэ нэг соёл моёл энэ эстетик байдал энэ гоо үзэмж гэдгийг бас 6 тооныхан маш ихээр хөгжүүлсэн байдаг. Гэхдээ яг хаана аль орчинд ямар байхаа мэдгүй гэсэн үг. Өөрсдийнхөө одоо тэр төлөв байдлын одоо савлгааг удирдах чаддгүйтэй адилхан одоо нэг тэг хүүхдүүдээсээ магадгүй хит их юм одоо шаардах
одоо хоолнд орж байгаа бол алийг ингээд нэг юм томоотой цэх суу одоо манай гэр бүлтэй заавал юм өндөр зиндааны эстетик харагдах ёстой ч гэдэг юм уу. Яг үнэндээ тийм биш байж ч юм уу те. Тэр нь ч тийм амар хамаатай ш. Тэгэл ер нь бол энэ хүмүүс жоохон бусдын имийг, бусдын хайрыг одоо бусдын хүмүүнийг булаачих гаддаг ийм хандлагатай. Одоо нэг үлгэр дээр гардыг штэ нэг юм мөсөн хатанд одоо дурлж муралдаг төрлийн одоо залуучууд ч юм уу одоо охтууд мохтууд байлаа гэж бодоход нэг юм өөрийнх нь болохгүй байх тусмаа л илүү одоо шаргууцалж гад байдаг. Одоо хүтэн хүндий байх тусам л тэр нэг одоо батламжийг тэр нэг би энэ хүмүүсийг хайлуулна гэдэг нэг юм эго, хайрын талын тийм эго явагдах гад байдаг. Тим хандлагатай. Тэгэхээр энэ 6 тооны хүмүүс бол зүгээр хүнийг байгаагаар нь хайрлж сурах хэрэгтэй байдаг. Нинжин сэтгэлд маш ихээр суралцах хэрэгтэй байдаг. Хин нэг хажуудаа уйж боохын тулд те жирэмслүүлэх эсвэл хүүхэдтэй болох ч юм уу тэр одоо арга чаргуудыг хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй. Хүнд хувийн орон зай буюу зөвхөн би ийм одоо гой зүүн мэдлэгтэй, би ийм эстетик биш те. Надаас бас ийм илүү мэдрэмжтэй хүмүүс ч бас байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх. Энэ хүмүүс ерөнхийдөө бол яг илүү нэг тийм хайр марын талын харилцаан дээр одоо би яг хамгийн шилдэг одоо амраг байх майх гэдэг юмыг ингээд судалж модалж идэг. Гэтэ тэр нь бас одоо буруу биш л те. Одоо нэг гэр бүлийн харилцааны бас олон сэтгэл зүйч нарын 6 гэдэг энергиэс бас гарч ирж идэг. Ер нь л бол тэр чигтээ яг энэ 6 гэдэг энерги нь өөрийгөө одоо 9 буюу те бурханлаг энерги болгож бүтээхийн наагуурах одоо юм юу гэдэг сорил гэж хэлж болно. Гэтэ энэ хүмүүст байгалийн нэг тийм хүмүүсийг гоё татдаг одоо чармууд байдаг. Гэтэ тэр чармуудыгаа өнгөлж гоё бусдад ийм хуваалцах оронд би л ганцаараа ийм одоо бусдыг татах ийм гоё өвдөстэй гэж одоо эгорч болохгүй тийм байгаа. Тэгэд ийм ер нь бас 6 тооны энергитэй хүмүүс сүнслэг хөгжлөөр яваад ирэхээрээ бас маш их сүнслэг эгонд автчих гад идэг. Тэгэхээр тэрийг ч гэсэн ажиглаад тий заавалчгүй би өөрийгөө багш гэж дуудуулж ижил сэтгэл минь сайхан байж гад байна уу? Заавалчгүй би төрүүлж сэрсэн, чи дараа нь сэрсэн гэдэг нэг юм байх гад байна уу? Энэ миний санаа, чиний санаа биш гэдэг ийм тэмцэл бас явагдах гад байна уу? Яах гад байна гэд ер нь тиймэрхүү зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ дэлхийн ертөнцийн дээр ер нь нэг ч зүйл хэнийх ч биш байхгүй юу? Энэ орж ирж байгаа мэдрэмж хүртэл миний мэдрэмж биш, таны ч мэдрэмж биш. Энэ бол бурхан одоо өгж байгаа нэг юм өгдөл хишигч гэх юм уу те. Энийгээ яаж ашиглах нь бидний өөрсдийн л хэрэг. Бодол бүр заавал миний юм уу таны бодол байдаггүй. Тийм болохоор энд эхлэл гэж байхгүй, төгсгөл гэж ч байхгүй. Биднээс өмнө зөндөө олон сайхан одоо гэгэрсэн хүмүүс сэржил байсан, энэ замыг туулаад явж лээсэн. Тийм байхад ер нь бол гэрийнхэндаа ч юм уу хинж ч идэв те. Би хэлээд те, би яриад те, би сануулад те гэж одоо хүнийг юм муугийн үзэх гээд ажиглах байдлаас ажиглаад бол хэрэггүй. Тим энерги байгаа. За 7 гэдэг энерги. За 7 гэдэг энерги бол бас маш сонирхолтой энерги. 7 гэдэг энергийн хүмүүс ерөнхийдөө бол нэг тийм үүлэн дээгүүр нисчидэг. Айгуу тийм хийсвэр хүмүүс бас байх гэдэг.
байдаг угаасаа. Тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол шин санаа маш тийм соргог шин зүйлсийг энэ 7 гэдэг энерги газар дээр буулгаж ирдэг. Хүмүүст ер нь хинч анзаараагүй байхад хүмүүст хамгийн тийм сонин хачирхалтай зүйлийг тий ярьж эхэлсэн байдаг. Нэг тийм одод тэнгэр хараад мөрөөдөх дуртай. Энэ мөрөөдөл гэдэг зүйлээ багаасаа одоо хөгжүүлсэн тавиагүй тийм энерги байдаг. Төсөөлөн бодох чадвар сайтай. Дуу муу сонсоод тэр дууны цаатлын энергийг мэдрэх одоо чадвартай. Кино эднэр үзээд тэр киноны одоо далд утга тэг энергийг нь бас ингэж мэдрэх юм чадвартай. Тэгэл ер нь бол ийм зохиолч нар энд их байдаг. Янз янзын одоо фикшн, янз янзын ийм адал явдал нэг ийм яг энэ ертөнцийн биш нэг юм contemporary futuristic төрлийн хүмүүс байгаад байдаг. Ер нь алхаа гიშгэн хүртэл нэг тийм яг юм газар дээр нэг алхаад байгаа биш, нэг юм хайш юм шиг альсвал хитрхи ингээд нисээд хөвөөд байгаа юм шиг тийм хүмүүс гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс өөрсөндөө одоо бэлэгдэшгүй мэд санагдж байгаа тэр санаа, тэр сонин санаа, тэр нэг юм хачирхалтай санаа, мөрөөдлөө биелүүлэх одоо чадвартай, потенциалтай хүмүүс. Тэр нь яг юугаар илүү явагддаг вэ гэхээр энэ 3 дахь мэлмигээ нээх те 3 дахь мэлмигээ нээх, тэгээд энэ 3 дахь мэлмигээ нээснээр өөрийн энэ санааг яг хинтээ би нийлж хэрэгжүүлэх вэ гэдгээ маш сайн таньж сурах хэрэгтэй болдог. Энэ тэндгүй ингээд санаагаа ингээд ярьж явснаар за энэ худлаа том бааж идэв ч юм уу те худлаа мөрөөдчихл байдیں۔ Тэгээд энэ тэрэ яг тэг хүмүүс нэг юм нэг өөрийг ингээд за чи тэгээ яг чадахгүй, тэгээ чамд яг тэр мөнгө нь байна уу гэдэг юм уу ингээд тэгэж ингээд харах гад байдаг. Гэхдээ үгүй, одоо 3 дахь мэлмигээ те давхар ашиглаад энэ зүүн совинтойгоо найзлаад явах юм бол би хинтээ нийлүүл маш хурдан энэ зүйл маань хэрэгжих боломжтой вэ гэдэг зүйлээ одоо шилээ сонгоо явах чадвартай. Ерөнхийдөө бол гоё энерги 7 гэдэг тооны энерги. Тэгээ 7 гэдэг тооны энерги мөрөөдхөө болчвол юмыг тэ стандарт бусаар одоо шин соргохоор харахаа болоод яг ингээд ийм л байх ёстой. Чи одоо өглөөнөөс нэг 9-өөс тэ 9-6-гийн хооронд ажиллах ёстой болол ирчингүүд маш их цухалдаж эхэлдэг. Ерөнхийдөө бол өөрийгөө алдаж эхэлж байгаа мэт санагддаг. Ямар нэгэн хит их дэг журамд баригдаад ирэхээрээ, хит их рутин буюу өдөр тутмын амьдралд баригдаад ирэхээрээ, хит их үр хөөхөд нөхөр гэл яг нэг юм олон дахин ингээл хийгээл ирэхээрээ бүр цаанаасаа сэтгэл готролд орчих гээд идэг тийм энерги байгаа. За тийм байна. За цаашлаад 8 гэдэг энерги. 8 гэдэг энерги бас өөрөө маш гоё энерги. Ер нь 8 гэдэг энерги өөрөө тийм буян хишиг, буйны энерги байдаг. Буян. Гэтэ 8 гэдэг энергитэй хүмүүс балансыг бас барьж авахтай нэг юу сул талтай. Аль эсвэл хэд юм өнгөрсөн лөө аль эсвэл хэд ирээдүйлэг хөрөнгө оруулалт хийчих гээд байдаг. Гэхдээ яг одоо юу хэрэгтэй байна? Одоо хүнд ямар тусламж хэрэгтэй байна гэдгийг ингээд анзаардаггүй гэх юм уу? 8 гэдэг энергитэй хүмүүс маш их буян цуглуулах чадвартай, маш их буянтай хүмүүс байдаг. Гэхдээ энэ буян гэдгийг зөвхөн ганцхан мөнгө гэдгээр харж үзэж болохгүй. Зүгээр л хин нэгэнд тэ цагаа гаргаад туслаад өгөх, хин нэгэнд цуг ажлыг нь бүтээлцээд өгөх. Бас дээрээс нь энэ 8 гэдэг энергитэй хүмүүст хамгийн их аборт гэдэг зүйл хатуу тусдаг. Яагаад гэвэл хүүхэд гэдэг өөрөө цаанаасаа буян хишигтэйг ирж идэг. Бид нэр ингээл нэг хүүхдийг биел өсгөж том болох гээд байна. Одоо юу гэдгийг хүүхэд амир зардалтай гэж боддог бол тэр итгэл үнэмшлээсээ татгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл
Хүүхэд гэдэг чинь өөрөө бүх юмтайгаа ирж идэг. Хүүхэд гэдэг чинь өөрөө тэр шинэ боломжийг ээж аавдаа авчирч ирж идэг. Хэрвээ сайн бодоод үзэх юм бол бид нэр гинт хүүхэдтэй болсны дараа гинт одоо зөв замаар яваад зөв боломжийг атгаад зөв хүнтэй уулзраач ч юм уу ингээд тэр ингээд юмсыг ингээд авсан байжээж тэр хүүхэд өөрөө төрснөөрөө зүгээр тэр сүнс тэр онгод тэр хувь заяа нь өөрөө ингээд өөрийнхөө эдэлж хэрэглэмээр байгаа зүйлийг ингээд ээждээ ээж аавдаа тэ төрүүлж ингэж нээж өгсөн байхад ерөөсө тэрийг нь ингэж харахгүй тэр хүүхдийн одоо буян хишгийг одоо хааж өөрийн мэдл дураар ингэж би болоогүй байна. Мөнгөтэй болсныхаа дараач гэдэг юм уу? Одоо эсвэл энэ ажилд орсны дараа, энэ карьерийг дуусгасны дараа гэж ингэж хойшлуулж боосон бүхэн дараа нь өрсөн дээр нь хүн дээр тусаж ирдэг. Тэгэхээр ер нь бол энэ 8 тооны нэр бүрийн одоо харах юм бол одоо хязгааргүй гэдэг дүрсийг бас илтгэж идэг. Тэгэхээр таны энэ насандаа хурааж тавьсан буян болгон чинь дараа чи үедээ хязгааргүй үр өгөөж өгч идэг. Бас та одоо өнөөдөр энэ 8 гэдэг тоон дээр одоо төрсөн болвол 8 гэдэг тоо танд одоо их зүйлийг одоо санагдуулдаг болвол та ямар нэгэн байдлаар ерөөсөө газарддаггүй гэдгээ бас анзаараад үзэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нэг түшээд авдаг нэг зөөлөвч танд байгаад байна. Надад нэг тийм сахиусан тэнгэрүүд байгаад байна гэдгийг ажиглаарай. Тэрэндээ талархаарай. Ирээдүй хойч үедээ хүүхдүүддээ ирээдүй хойч үедээ би ямар буян хишиг үлдээх үү? Яаж ер нь энэ одоо тоо хүүхдүүдэд одоо сайн үйл хийж мэх тийм зүйл нь бүр өөрт нь маш их хэмжээгээр ингэж үржигдэж ирдэг. Маш их хэмжээгээр одоо сэтгэл санааг нь бэлхааж идэг. Ер нь гэхдээ бас 8 тоотой хүмүүс цаагаараа бас айгүй тийм тайван уужин байх нь бас байдаг. Хэрвээ ингээд 8 тоотой хэрнээтэй та хит их савлгаатай тайван уужин байж чадахгүй байгаад байвал энэ энергийн одоо баланс алдагдсан байна гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээрээ бас анзаараарай. Тэгээд 8 тоотой хүмүүс цаг хугацаанд маш зөв одоо нүдэ олсон хөрөнгө оруулалтуудаа хийж тавьж чадчихдаг. Нэг тийм торгон мэдрэмж цаанаа байдаг гэх юм уу. Тэгэхээр үнэхээр та одоо нэг хин нэгэнд одоо би дүүийнхаа одоо сурч боловсроход одоо л яг тусалчий гэдэг мэдрэмж төрсөн болвол яг тэрийг хийгээрээ дараа нь танаа дүү чинь мундаг олчооч ч юм уу танд одоо хязгааргүй их баярлаж талархаж таны буян хишгийг нэмэгдүүлнэ шүү. Одоо л би яг нэг юмд хөрөнгө оруулаад тавьчих гэд нэг юм ямар нэгэн хувьцаа ч юм уу юу ч юм уу ингээд танд таалагдаад байгаа болвол таны тэр энерги, энэ тооны энерги чинь бас зөв совингоо өгжиж магадгүй шүү. Тэгэхээр тэр тийшээ нэж гэсэн анхаарлаа хандуулад үзээрэй. Тийм байна. За 9 тооны энерги. За 9 тооны энергитэй хүмүүс бол цаанаасаа нэг тийм гүв гүнзгий сэтгэлийн ярианд дуртай, гүнзгий ярилцлага хийх дуртай. Одоо хажууд хосоо сонгохдоо хүртэл гоо үзэмж гэхээсээ илүү бит хоёрын санаа сэтгэл хэр их нийлж ийн гэдэг дээр ач холбогдол өгдөг хүмүүс байгаад байдаг. 9 тооны хүмүүс ингээд юмыг хойшлуулж ийснэ гинт цагийг нь тулгаад айгүй тийм хурдан хийчдэг, юмыг хурдан гараасаа гаргацдаг хүмүүс байгаад байдаг. Тэр нь угаасаа нэг тийм өгөгдөл гэх юм уу. 9 тооны хүмүүс нэг тийм эрдэм мэдлэгт илүү сонирхолтой. Эсвэл магадгүй багасаа би лам болно гэд нэг тийм шийдсэн хүмүүс байгаад идэг. 9 тооны хүмүүс ерөнхийдөө байглаасаа тийм төвлөрөлт сайтай байгаад идэг. Юмд
төвлөрж нэг номыг уншиж дуусгаж муусгахтаа хүртэл сайн. Тэгээд энэ одоо тий нэрг хасах цэнэглэлүүгээ яваад ирэхээр ер нь бол таны төвлөрөлт чинь багасаад байна уу? Таны төвлөрөлт чинь тий одоо та магадгүй юм бүр цаг 30 минут 2 цагаар ингээд юмд ороод төвлөрч чаддаг байсан бол одоо ингээд нийгэм тий энэ матрикс бидний төвлөрөлтийн хугацааг бүр их богиносгоолно шүү дээ. Бүрийг л ингээл шорт юм үзүүлээл, богино юм үзүүлээл, богино тархины дофамин ингээл өгөөл тий. Энэ нь одоо цаагаараа бид нэрийг ингээд өөрсдийн одоо ур чадваруудыг унтуулад байгаа байхгүй юу? Бид нэр одоо 9 тооны хүмүүс ерөнхийдөө бол зөв номоо бариад авчих юм бол сүнслэг тий зөв номоо бариад авчих юм бол нэг юм гэгэрхэд альсвал одоо тийм философч болоход ч юм уу тий тийм ер нь бол их философийн гүн ухааны сонирхолтой альсвал юм илүү юм шашин судлал модллын сонирхолтой хүмүүс байгаад байдаг. Альсвал боловсролд ингээ хөрөнгө одоо хувь нэмрээ оруулах юмсан гэдэг одоо сонирхолтой хүмүүс байгаад байдаг. Тэгэд энэ хүмүүс лөө орж ирэх дайралт нь болохоор таны төвлөрлөлийг чинь алдагдуулах гэдэг нь үү? Таны одоо орчин тойрон чинь те таныг маш их сатааруулад байна уу? Алпаар нэг юм сатааруулах төрлийн юм явагдаад байна уу? Яагаад байна гэдгийг одоо ажиглах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр одоо ингээ хүнд ер нь сайхан бичээд тавьсан байгаа зөндөө л их номнууд байгаа штэ тий. Ингээл хувь хүний хөгжлийн ном байна уу? Сайхан одоо Ведийн Бхагавад Гита гэдэг номч байна уу? Бурхантай хийсэн ярилцлага гээл Эконы одоо Эдхарт Толлегийн шинэ ертөнц одоо цагийн хүч мөч гэл зөндөө л олон гой хүн төвлөрөөд тэр дотор уусаад уншиж чадах юм бол маш их бүр юм зөв үрийг сэтгэл дотроо, тархин дотроо суулгаад тэр нь ингээд ургах боломжтой цаг үе бүр юм одоо шидэт цаг үе гэх юм уу те хүмүүсийн мэдлэг энэ номнуудыг тэр олгон одоо олж авч сонсдоггүйсэн бол одоо хүмүүс ингээд ийм сайхан юм байна, ийм сайхан мэдлэг мэдээлэл ном одоо дотроо бүр юм энерги нь хүртэл байгаад байгаа юм сайхан номнууд байна гэдгийг ингээд хилээд байхад хүн яг суугаал унших гингүүд ингээл энчэнээс нэг юм ингээл татгануулаад ийшээч нэг хөргөж удалчмаар, ийшээч нэг аяшаа зангаа угаачмаар, ийшээч нэг өөр юм сонсчмаар, ийшээч нэг уцаа оруулчихмаар ингээд бүр хүнийг бүр юм нөгөө нэг бүр доороос нь бүр ингээ нэг юм хатгадаг юмтай болгоцсон. Ерөөсөө ингээл ууг нь сонсоол суугаал өөр дээрээ хэрэгжүүлээл болчих юмн дээр болохгүй байгаад байна гэдэг чинь өөрөө энэ нэг юм бас чөтгөрийн хав хагаад байгаа байхгүй юу. Тэм болохоор 9 тодтой хүмүүс бясалгал хийгээд төвлөрлөлөө тий ингээд өсгөөл ингээд тэрэн дээрээ ингээд ажиглалт хийгээд тэгээ ном эднэр уншихтаа гүг үнзгийг ингээд уншаал байх юм бол тэр цаана нь байгаа өгөгдөл потенциал нь өөрөө бүр нэг сайхан ургаал ирнэ. Тэгээ ер нь 9 тодтой хүмүүс хүнээр хилүүлэхгүй юу хийхээ мэдчихэдэг хэрнээ зүгээр нэг тийм яг юм ихтгэл үнэмшил жоохон дутаад идэг. Яг үнэндээ ингээд юу хийхээ нэг л мэдээд идэг хүмүүс. Юу хиймээр байгаагаа мэдчихэдэг хүмүүс. Тэгэж амар төөрдгөө гэсэн. Тэгээд хэрвээ 9 тоотой хүмүүст маш их эргэлзээ орж ирээд байгавал эн чин таны те энэ одоо хасах цэнэглэлүүгээ ороод байна шүү гэсэн үг. Маш их эргэлзээ орж ирээд байвал тэгэхээр энэ зүйлсүүдээ ажиглаад үзээрэй. За ийм байна. Тэгэд энэ тоонуудаас хамгийн их юм мөнгөний потенциалтай байдаг тоонууд нь 4, 5 тэгээд 4, 5 за 9 тоо болвол нэлээд хөвшрөөд ирэхээр айгүй тийм улс их орондоо уул суурьтай юм үлдээх потенциалтай. 5-ын тооныхон маш их ер нь мөнгийг эргэлдүүлэх чадвартай байдаг нэг юм агаараас гэх юм уу. Харин 4-ийн тооныхон болохоор илүү бүр яг материаллык хөдөлмөр, илүү материаллык чанарыг одоо дагаж тэгээ яг бизнес эднэр босгож одоо яг юу гэдэг яг ямар нэгэн одоо
ийш тийшээ хөдөлгөөнтэй 8 хийж эсвэл яг байшин барилга барьж яг ийм фундаменттай юмнаас одоо мөнгийг босгодог болвол 5-ын тоо нэмэгдсэн нэрлүүгээ ороод ирэхээр маш их юм мөнгийг эргэлдүүлэх боломжтой байдаг. А 8-ын тоо болохоор хамгийн их удам хугацаанда ийм одоо өв хөрөнгө буян хишиг өвлүүлж өгөх одоо потенциалтай тоо. Энэ насанда би гэхээсээ илүү хамгийн их ер нь өвөг дээдстэй талархаж үр хүүхдүүдэд бодож буян хишгийг нь дундраахгүйгээр сайхан өв тэгш сайхан хуваарлж өгч чаддаг тийм тоо байгаа. За үнэхээр урт бичлэг болчлоо. Тэгээд энэ хүртэл анхаарал тавиад өөрсдийнхөө төвлөрөх чадварыг ч гэсэн хөгжүүлээд надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь сайхан амжилт хүсье. Хүн болгон яг энэ цаг үед дэшээ доошоо савлгаатай л байгаа. Гэхдээ одоо дэлхийн ээж ингэж уйлж байгаа, бас л ингэж бид нэр тухааруулах гэж байгаа, өөрөө төлгөө давтамжаа дээшлүүлээд явж байгаа дэлхийн ээжэд бидний одоо өөрийг нь ойлгох нинжин сэтгэл хамгийн их хэрэгтэй байхад би жаргамаар байна гэд юм нэхэд өөрийнхөө жаргалыг ч юм уу өөрийнхөө эд хөрөнгийг нэхэд өөрийнхөө амар амгалан тайван байдлыг нэхэд сууж идэг яг юм зөв цаг бол биш. Тэгтээ сайхан үе, сайхан ирэн ирж байгаа маш гоё сайхан зүйлс бүтээгдэж байгаа. Бид нэр цаашид маш их эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байгаа. Нэгнийгаа дэмжих хэрэгтэй байгаа. Тэгээд элсэрж байгаа ухамсаруудыг маш гоёор хөтөлж явах хэрэгтэй байгаа гэд. Тэгэхээр цаашид бүгдээрээ бүр илүү гоё ойлголцож, эвлэлдэн нэгдэж явах болтугай гэж хүсье. За тэгээ энэ хүртэл сонсон талархлаа.